За галзуу кино сувагтан тавтай морил. Та нар маань сайхан шинэлсэн үү? За сүрээр дарагч хэмээх гал морин жилийн хамгийн ихний галзуу киноны тайлбараар нэг сүртэй киног борон ярьж өгөхөр сонголоо. Ямар кино гэхээр 2024 онд гарч байсан City Hunter. Ижил нэрт манганы live action болох энэ галзуу киног 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Messi-тэй хамтран хүргэж байна. Тайлбараа эхлэхээс өмнө та нар маань сабаа дараагүй бол сабаа, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү дээ. За тэгээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За нэгэн эмэгтэй хувийн мөрдөгч Рё Сайбатай уулзаж алга болсон охин дүү Курумигээ олгуулах захиалга өгч байгаагаар кино эхэлнэ. Хотын ангууч хочод шилдэг хувийн мөрдөгч Рё бол баг зэрэг хүүхэмсэгч Токиод болсон илэрдэггүй гэмт хэрэгүүдийг илрүүлдгээрээ алдартай. Маш нууц байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг нэг юм. Хотын ангуучаас тусламж авахыг хүссэн хохирогчд Шинжуку метроны буудал дээрх самбар дээр XYZ гэсэн тэмдэглэгээ тавьж байж нууцаар холбоо тогтоодог байлаа. Орой болоход нэг байшингийн дээвэр дээр хотын ангууч мөрдөгч Рё тусгай дуран бүхий нүдний шилээ зүгээд эсрэг талын байшинг ажиглана. Тэр хажуугийн савн дэх бүсгүүчүүдийг ажиглаж хэсэг анхаарлаа сарниулсан ч туслахын тэрнийг үндсэн ажилд анхаарлаа төвлөрүүлэхийг шаардсанд тэр дуртай дургүй нэгэн хажуугийн байрны цонхоор харна. Тэгсэн тэнд гэмт хэргийн бүлгэлийнхэн алга болсон бүсгүүг барьчихсан байгаа харагдлаа. Нэгэнт бай тодорхой болсон учраас Рё тусгай олс бүхий буугаар тэр байшин руу буудаад тэр байр руу дайран орно. Уучлаарай, шууд өшгөлчлөө. Бүсгүй минь, таныг аврахыг зөвшөөрнө. Хөөе, чи хэн бэ? Та нар бууж өгсөн нь дээртэй. За, одоо болцгоё. Ингэж болохгүй. Чи их аюултай зэвсэг авчирсан байх шүү. Энийг чинь хурааж авлаа. За, би болчлоо бүсгүй минь. Хөөе, чи хайчих нь вэ? Гэнтийн явдалд цочирдсан охин айсандаа гарч цугтаасанд Рёч хойноос нь хөөлөө. Хөөж явахдаа бас зүгээр байхгүй. Охид бүсгүүчүүдтэй танилцаад амжаадах нь. Тэгээд Рёг хамтрагч Хидэ Юкитай нийлээд охиныг хайж идэл дээрэмчдийн бүлгийн 9 залуу тэднийг бүслээд авлаа. Ингээд мань хоёр ч нарийнхан коридорт хутаг төмөр цаваагаар зэвсгэлсэн 9 залуутай халз үтцгэн. Ингээд хоёр мөрдөгчийг охин дээр иртэл нөгөө охин үсрээд эсрэг талын байшин руу гарчихсан байлаа. Энийг харсан Хидэ Юки охиныг гүйцэхээр шатаар доош буулсан бол түргэн зантаар Рё шууд эсрэг талын байшин руу үсэрсэн ч баримжаа алдаад доод давхрын байр руу цөм цахиж ороод эрчээрээ гулгасаар эсрэг тал руу гараад ирдэг. Тэгээд Рё Хидэ Юки хоёр охиныг хөөж гүйсээр нарийн гудамжны хоёр талаас хашиж байж нэгэн арайхийн барьж авлаа. Одоо энэ тоглоомоо зогсооцгоё. Мэдхий буруугаар ойлгоорой. Бид хоёрыг игч чинь явуулсан юм а. Тэгсэн нөгөө охины нүүрэн дээр бүдүүн судас тодорч ирсэн. Яах ихэн зургүй ганцхан үсрээд тэдний дээгүүр даваад явчлаа. Ингэж үсрэхдээ охины халааснаас хоёр ширхэг хуруу шилтэй бодис ундаг. Рё сандраад охины хөөх зур Хидэ Юки шилтэй бодисыг сэмхэн халаасандаа хийжнэ. Рё чиргэж ирээд тэрнээс түлхүүрийг нь аваад явах гэсэн ч ард нь Токиогийн цагдаагийн газрын мөрдөгч Сайко ирчихсэн буу тулгаад зогсож байлаа. Хүний биед гэмтэл учруулсан. Бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн. Зөвшөөрөлгүй буу ашигласан. Замын хөдөлгөөний дүрм зөрчсөн. Чамаас болоод өнөө өрөө миний утас юусаа амарсангүй. Чамаг байхгүй болохоор уйдаад байсан юм аа. Сахилгагүй Сайко минь. Намайг бүр сахилгагүй юм хийхэд битгэл хүргээрээ. Тэгсэн тэднийг холгүй хүн зогсох нэг бүхээгтэй машин дотроос гэмт бүлгэллийн бололтой хүмүүс анхааралтай ажиглаж байна. Тэдний үүмэн дэгдээсэн дүүрэг бол Акуцу гэмт бүлгэллийн мэдлийн газар байдаг. Ингээд Сайко мань хоёрыг байцааж тэнд юу хийж явааг нь шалгаасан ч мань нөхдүүд юу ч хэлэхгүй гүрийсээр. Энэ үед Токиогийн цагдаагийн мөрдөх албаны дарга Ито ирээд та нар мөрдөх албанаас алерт чөлөөлөгдсөн байж бидний ажилд битгий хошуу дүрээд бай гэж уурлаа. Хидэ Юкич бантаад бид хоёр энэ хавар зүгээр дайрч явсан юм аа. Тийм ээ. Ингээд эргээд тортол мань Рё аль хэдийн бараа сурггүй алга болчихч.
Тэгээд эвгүй байдалд орсон Хидэюкиг зам дагаад алхаж байтал Рио машиныг нь унж ирээд юу ч болоогүй юм шиг л суулгаад аваад явлаа. Тэр Куруми гэж охин яг ямар учиртай юм болчихвоо. Гиснээс чи түрүүнд юу халаасандаа хийчихв? Тэгсэн Хидэюки ярианы сэдвийг булзааруулад өнгөрнө. Тэгээд тэд явсаар Хидэюкигийн дүү охины байгаа газарт ирцгэнэ. Тэнд Хидэюки дүү Каоритойгоо уулзахаар товлсон байж. Уучлаарай, хоцорчлаа. Нэг хүний алга болсон нохойг нь хайгаад. Арай гэж олсон чинь нөгөө нохой ч харин эргээд дайрдаг байна шүү. Миний муу ядарсан ахыг ийм аюултай бизнест оруулсан хүн тэр байх нэ? Аюултай? Алдагдсан тижээвэр амтан хайх чинь аюултай ажил биш ээ. Хидэюки ажлаа нуух гэж оролцсон ч дүү охин нь тэдний ажлыг айл хэдийн мэдчихжээ. Тэр өдөр Каоригийн төрсөн өдөр учраас тэр хоёр уулзсан байж. Чамд нэг юм хэлэх гээдээ. Нөгөө юу яасан бэ? Хэлээч дээ. Энэ үед замын хажуунаас машинтай хүн ирээд тэр хоёрыг хамтд нь мөргөж орхилоо. Удалгүй машины хаалга нээгдээд нэг залуу гарч ирсэнд тэр залуугийн хазарнаас ч ус Курумигийн шиг тод судаснууд гүрэлзэж байлаа. Машинд мөргүүлсэн Хидэюки тэнд байсан жижиг хутгийг аваад тэр залуугийн мөрлөө зоосон ч цаадах нь ерөөсөө тоосон шинжгүй хутгийг сагуулж аваад Хидэюкигийн гэдэс рүү зоож орхино. Ослын чимээгээр яарч ирсэн Рёг хэргийн газарт ирэхэд хүнд шаргадсан Хидэюки ганцаараа зогсож байлаа. Мэ энийг ав. Уучлаарай анда. Энийг би авах ёсгүй юм. Угаасаа чи энэ төрлийн ажилдаа муу үстэй. Рё Каориг минь харж хандж байгаарай. Хэд хоногийн дараа Рёг Шинжуку өртөнд очиход тэнд байсан самбар дээр XYZ холбоо бариар Каори гэсэн бичиг байлаа. Цагдаагийн газраас Хидэюкигийн амиа алдсан явдлыг санамсаргүй зам тээврийн осол байсан гэж үзсэн байлаа. Мордогч Сайко энэ хэргийг жирийн нэг золгүй явдал гэж бодохгүй байлаа. Тэм учраас хэргийн газрын хяналтын камерыг шүүж үзэж хагаад Хидэюки Рёд нэг шилтэй бодис өгсөн болохыг анзаараад тэр зүйлийн учрыг тайлахар шийднэ. Энэ сардл гэхэд энэнтэй төстэй 4 хэрэг гарлаа. Гэнэт маш түрэмгий болох. Биеийн атлетик чадвар огцом нэмэгдэх гэсэн нийтлэг шинж тэмдэгтэй. Энэ ямар нэг төрлийн эмийн нөлөө юм болов? Хэрвээ энэний цаана эм байгаа бол хэн хийсэн байж таарах вэ? Тэр Рё гэж золигтой нийлээгүй цагдаада байжсэн бол Хидэюки одоо ч амьд байх байсан биш үү? Чи ч бас тэр нөхөртөө нийлж буруу замаар оровдоо. Ямар ч үсэн эхлээд энэ жолооч нөхрийг олцгоё. Каориг ослын газарт ирэхэд тэнд хэн нэгэн цэцгийн баглаа тавьчихсан байлаа. Тэгээд Каори Шинжуку дүүрэгт ирэхэд тэнд зүссэн бүрийн хүмүүс хөлхөлдөж байна. Тэгсэн хоёр бүсгүү дагуулсан халамцуу Рё Каорито таардаг. Тэгээд Рё тэрнийг танихгүй царай гаргаад хажуугаар нь явах гэсэн ч Каори тэрнийг чирээд аваад үлднэ. Чи юу үсээд байгаа юм бэ? Миний мессежийг авсан мэт. Би хүсэлд бичсэн. Миний ахыг хэн яагаад алсныг би мэдмээр байна. Би яаж мэдэх юм бэ? Тэгвэл хамт олж мэдцгээе л дээ. Эцэст ах минь чиний хамтрагч байсан биз дээ. Чамд ямар нэг буруутай юм шиг мэдрэмж төрөхгүй байна уу? Хамт өшөөг нь авъя. Би юу ч мэдрэхгүй байна. Тэгээд ч чамд нэг юм хэлчихье. Өөд болсон хүнийг тайван орхих заяа. Тэр нь хамгийн зөв байдаг юм. Тэгээд Рё холгүйхэн байсан бүсгүүчүүд рүү яваад өгсөнд урам нь хугарсан Каори тэр хавьд байсан залуусд ахийнхаа зургийг үзүүлж ахыг нь таньдаг эсхийг асууж лавлна. Нөгөөдөл нь зургийг харсан даруйд энэ талаар манай офст очоод ярилцъя. Ингээд Каориг чирээд аваад явах гэнэ. Тэгсэн Рё ирээд тэрнийг холдуулаад явж унд тэнэгэ гэж хэлчихэд яваад өгдөг. Маргааш өглөө нь Каори Рёгийн офст ирлээ. Тэгээд тэр элдвийн юм хайж яваад ахынхаа барьдаг байсан бууг олдог. Ахий чинь буу. Колт Мак 3 загвар. Тэгээд тэр байр руу буудсанд бүх сумаараа байны яг гол донно. Энэ бол чиний байх ертөнц биш ээ. Тэрнийг мартаад зүгээр мөрөөр амьдр. Энэ нь чамд үлзийтэй. Зарим нөгөө талд мөрдөгч Сайко Хидэюкиг мөргөж алсан залуугийн цогцсыг олсон байна. Тэр залуугийн судаснууд нь томорч харалсан байгаа харагдана. Тэгээд цагдаа нар тэр хавийг хамгаалалтанд авахад тэндээс холгүйхэн киноны эхэнд Рё Хидэюки хоёроос зугтаасан Куруми зогсож байгаа харагдлаа. Куруми Шинжукугаас холгүйхэн интернет кафед нэг жижиг нэг хүний өрөөнд нуугдж амьдардаг болж. Нөгөө талд Рё Шинжуку хотын гудамжаар бодолд автаад алхаж байна. Хэдийгээр тэр гаднаа юу ч болоог юм шиг царайлж байсан ч ямар нэг юм сэдэж байгаа нь илэрхий. Тиймээс ч Каори тэрнийг нууцаар дагсаар байлаа. Тэгсэн Каори өөрийг нь дагж байгааг Рё сайн мэдэж байдаг. Чи ч нойтон хамаашгүй юм аа. Миний хүсэлтийг хүлээж авах хүртэл чинь би таныг дагна. Бити мангартаад бай, гэртээ харь. Надад харих гэр байхгүй. Тэр чинь надад хамаагүй. Чи нэгэн тэгтлээ их мэдхийг хүсэж байгаа юм бол би чамд нэг юм харуулъя. Чамд өөрийнхөө амьдрдаг ертөнцийг харуулъя л да. За тэгээд үр солигдоход нөгөө Рё маань дотор өмддөгөө тайзан дээр нүцгэн дуулж бүжгэлж байгаа харагдана. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ баярлан хашгиралдаж байсан бол Каори тэнд би энд юу хийж байгаа юм бэ?
гэсэн царай гаргачихсан сон. Рёг үзүүлбэрээ дуусгаад цааш явсанд Каорич тэрнийг салахгүй дагна. Тэгээ тэрнээс салах боломжгүй болохыг ойлгосон Рё илүү дутуу хөдөлгөөн битгий хийгээрэй. Ингээд тэрнийг дагуулад нэг нууц казино руу ордог. Рёг дотогшоо ороход гэмт бүлэглэлийн залуус тэрнийг бүжиж авсанд цаад өрөөнөөс бүлэглэлийн толгойлогч тэрэгэн дээр төрүүлээд орж ирнэ. Толгойлогчийн баруун гарч ирээд нөгөө залуусыг бүгдийг нэг цохиод унгаалаа. Залуу хүүхдүүдээ сайн сургаж чадаагүй намайг уучлаарай. Саебасан. Та ч харвас гэлэлдэж байна шүү. Акуцугай. Саеба гэдэг чинь нөгөө хотын ангууч биш үү? Бусад зочдыг гэрэл үн явуул. Чамайг Хидэюкигийн хэрэгээс болоод шөнийн цэнгэний газрууд казинонуудаар эргэлддэг болсон гэж дуулсан. Тэрэнд буруу юм юу вэ? Байхгүй л дээ. Хидэюки сайн залуу байсан. Гэтэл ийм амархан өгчдөг. Гэхдээ бид биш шүү. Гэхдээ чи хүмүүс гинэд галзуураад байгаа талаар сонссон л үсттэй. Үнэхээр Токиогийн орон гэргүй хүмүүс эсвэл гэрээсээ зугтаасан хүүхдүүд хэсэг хугацаанд алга болж угаад эргэж ирэхдээ ийм төрөмгийн замтай хүчтэй болоод гарч ирэх болсон байж. Тэд нар бүгдээрээ гинэд төрөмгийн аашилж угаад удалгүй үхсгээдэг болохыг Акуцу бүлэглэлийнхэн олж мэдсэн байна. Чиний хайж байгаа хүн чинь энэ Куроми гэж мөн байхаа. Үнэндээ энэ асуудал манайд ч бас нөлөөлсөн. Манай хоёр залуу алга болчиход найз охтууд нь хайгаад буу юм болсон. Харин тэр Куроми гэж охин ганцаараа алга болчиход эргэж ирэхдээ оюун санаа нь зүгээр ирсэн байгаа юм. Тэгэхээр ямар хүмүүс энийг хийгээд байгааг тэр охин мэдэж байх боломжтой. Ямар ч байсан болгоомжтой байгаарай. Их аюултай юм шүү. Тэгэд энэ охин одоо хаана гам бэ? Энийг бид тогтоож байгаа. Тоёко дүүрэг хавьд амьдарч байгаа сураг байсан. Тэгсэн Каори охины зургийг шүүрч аваад гарчгүй лээ. Тэгээд ирчээрээ тэр дүүрэгт очиод охины зургийг үзүүлж залуусаас тэрнийг сургалж асуусан ч хинч тэрэнд хэлсэнгүй. Уурсан Рё ирээд чи ингэж болохгүй. Энд хинч чамд Куромиг хаанаагааг хэлэхгүй. Гэтэл гудамжны нөгөө талаас Куроми өөрөө гараад ирдэг. Каори тэрэн рүү очиод гарнаас нь барьж авсанд Куромич тэндээс хар хурдаараа зугтаалаа. Куроми тэр хоёроос зугтаж явсаар нэг клавд орсон ч тэнд нэг хар шилтэй хүн тэрэнд буу тулгаад барьж авна. Рё Каори хоёр хойноос нь хөөсөн ч энийг нь мэдсэн нөгөө залуу буугаа ил гаргаж ирлээ. Тэгсэн Рё маш хурдан буугаа гаргаад холоос буутчаад буугаад алд хийсэнд нөгөө залуу юу болоод байгааг ойлгож амжилгүй мөрөндөө буудуулаад ундаг. Чөлөөтэй болсон Куроми тэндээс бушуухан зугтаасанд Каори ч хойноос нь хөөлөө. Харин хотын ангууч Рё нөгөө залууг ангуучлахаар тэрэн лөө ойртож очно. Тэгсэн энэ үед дээд давхарт нэг эмэгтэй ирээд доошо гернат шиддэг. Энийг анзаарсан Рё гернатыг агаарт нь буудаж дэлбэлсэнд тэнд байсан бүх хүн айд сандран буужигналдаж эхэлнэ. Энэ зур нөгөө эмэгтэй өсөрч бууж ирээд шархтаа залууг аваад тэндээс явлаа. Каори Куромиг гүйцсэн ч удалгүй тэр ухаан алдаад унцдаг. Тэр үед Куроми өөрийг нь гудамжинд явж байхад хэдэн хүн машинда хүчээр суулгаад авч явсныг болоод өөрт нь учир битүүлэг тариа тарьсныг бүдэг бадаг сандаг. Тэрнийг ухаан ороход Каори Рё хоёр тэрнийг Рёгийн оффист авчирчээ. Куроми сандраад та хоёр намайг ингэж тагхаа бол бид хоёр биш ээ. Танаа эгч бид хоёрыг хөлсөлсөн. Надад ямар ч ихч байхгүй. Гэсэнд нь Рё гайхлаа. Тэгээ тэр эмэгтэйд хуурдсан болохоор Рё ойлгоно. Миний нас орсон хамтрагч энэ эмэгтэй ах энийг үлдээсэн юм. Чи энийг унагсан биз дээ. Миний Кенто алга болчихсон. Тэгэд би найзаагаа хайж үйтэл танихгүй хүмүүс ирээд намайг хүчээр авч яваад надад ямар нэгэн тарьчихсан. За sorry байж байгаа. Борон тонортой гэлсний гоё юм хэлээд хий. Canon үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Жапонико сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Түмсний чипс шиг хүнд биш ээ. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхан тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа. Гэртээ сууж явахдаа ч кино театрт байгаа юм шиг л вайбыг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтон хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлт. Ягд гэвэл чигнэмиг дуусгатал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Энэ үед Куромиг алдсан нөгөө хоёр боссынхоо өмнө ирсэн байна. Бид хоёр Куромиг олсон ч алдчихлаа. Тэр яахав? Их өвдөснө. Хүрэн баавга. Үгүй. Та надад дахиад нэг боломж өгөөч. Тэгсэн нэг хамгаалагч ирээд хүрэн баавга хочид залууд буу тулглаа. Тэгсэн босс нь пад дээр нэг товчлуур дарсанд гэнэт тэр залуугийн толгой зад үсэрч орхино.
Тэнд байсан эмэгтэй хүрэн баавга хоёроос гадна бусад хамгаалагчид бүгдээрээ хүзүүнийхээ ард чип суулгуулсан байгаа харагдана. Их газраас намайг яаруулад байна. Надад энэ пазлын сүүлийн хэсэг нь хэрэгтэй. Холбооны сайн сайхны төлөө. Нөгөө талд Рио мөрдөгч Сайкотой уулзаж байна. Сайко хүмүүсийг галзууруулад байгаа им тухайн хүнийг төр зур маш харгас хэрцгий болгоод юр бусын хүч чадалтай болгодогч хэсэг хугацааны дараа үйлчилгээ гаргахад тэр хүн ямар ч хүчгүй болж өөхдөг болохыг олж тогтоосон гэдгээ Риод хэлнэ. Тэгвэл наадах чинь гарцаагүй сахиусан тэнгэрийн тоос байна. Тэр чинь юу юм? Дээр үед дайнд ашигладаг байсан юм. Сүүлд нь хатуу хоригдсон. Шинжүүку дүүрэгт ийм зүйл болоод байгаа нь ямар учиртай юм? Сурталчлах зорилготой байх. Хэрвээ тэд сөрөг нөлөөг нь арилгаж чадвал дэлхийд даяар дайны зорилгоор худалдаалах боломжтой болно. Тийм учраас л тэд Куруми гэж тэр охиныг хайгаад байгаа юм байна. Хүмүүс яаж ийм зүйл хийж чаддаг вэ? Клофт байсан энэ хоёр хүнийг олвол Сижуур нь олдно. Сайко хариуд нь 20 жилийн өмнө Японд үүнтэй адил зүйл болж байсан гэдгийг олж мэдсэн гэдгийг хэллээ. Тэр хэргийг Хидэюкигийн аав мөрдөж байж. Гэвч галзуурсан хүн тэрэн лүү тайрахад Хидэюкигийн аав бие хамгаалахын тулд тэр хүнийг алсан байж. Тэгээд харамссандаа охиныг нь үрчилж аваад өсгөжээ. Тэр охин нь Каори гэдгийг Сайко олж мэдсэн байж. Хидэюкигийн аав олон жилийн турш тэр имийг бүтээсэн хүнийг хайсан ч олж чадлагүй дууссан байна. Риог гэртээ ирэхэд Каори Куруми хоёр сайн найзууд болчихсон. Курумид зориулаад бичлэг хийчихсэн сууж байлаа. Тэгээд косплей хийх хоббитой олон дагагчтай Куруми нэг томоохон косплей арга хэмжээнд оролцох урилга хүлээн авсан байж. Тийм учраас Каори тэрнийг дэмжихийн тулд хамтдаа тийшээ явахаар шийдсэн байна. Рио тэрэнд нь явахгүй гэж зөрүүдэлсэн ч арга хэмжээний зохион байгуулагчийн зургийг хараад шууд л тийшээ явахаар шийдлээ. За тэгээд Курумиг хамгаалахын тулд Каори өөрөө нэг дүрд хувираад тэрнийг дагаж явахаар болно. Риоч зүгээр суусангүй. Коббой дүрд хувираад очиж зохион байгуулагч эмэгтэйтэй танилцлаа. Удалгүй арга хэмжээ эхлэхдээ зэрэгцээд тэнд хүрэн баавга хамтрагчийнхаа хамтаар ирлээ. Энэ үеэр папарац нөхдүүд Курумигийн зургийг зөвшөөрөлгүй авах гэж оролдсон ч Рио урдуур нь ороод тэдэнд саадвална. Үүнтэй зэрэгцээд хүрэн баавга дээвэр дээрээс унтуулдаг сумтай буугаар буудсанд тэрнийг ч бас анзаарсан Рио Курумиг хамгаалж урдуур нь ороод тэр ирчээрээ Курумиг аваад тайзны арал зогтдог. Тэгсэн тэнд нь хүрэн баавгын хамтрагч эмэгтэй хүлээж байлаа. Тэр эмэгтэй анх Курумиг олуулахаар Риог хөлсөлсөн хүн болохыг мань хүн аль хэдийн ойлгожээ. Тэгсэн нөгөө эмэгтэй урт ташуур гаргаж ирээд тэдэн лүү ширүүн дайрсанд Рио нөгөө хоёроо зугтаалгаад тэрнтэй туулалдахаар үлднэ. Куруми Каори хоёрыг тайзны ард зогтчээтэл мордох хилцсийн дарга Ито ирээд Курумиг аваад явлаа. Энэ үед тайзан дээр Рио хүрэн баавгын сумнаас бултангаа нөгөө эмэгтэйтэй ширүүн тулалдана. Энийг харсан Каори ч тэрэнд туслахаагүйсэн ч хүрэн баавгын суманд оногдоод үхэх шахна. Азуулахад Рио тэрний урдуур орж амийг нь авраад хүрэн баавгайг буудаж шархтуулдаг. Тэгсэн Риогийн гарыг ч бас сум шүргэжээ. Хэлэнцээ. Би шархтсан. Наанасаа зүгтаа. Хоёулаа тулаанаа дуусгаагүй байгаа шүү. Чи хиний талд ажилдгийг? Бидхий намайг хүлээлгээд бай. Энэ үед хилэнц цэнхэр тариа гаргаж ирээд өөртөө тарих гэсэн ч ухаан нь балартаад унлаа. Учир нь тулааны явцад Рио тэрний хажуу руу хүрэн баавгайн буудаж байсан унтуулдаг сумыг завчихсан байлаа. За тэгээд тулаан дуусгаад тэнд байсан үзэгчид энэ тулааныг шоу үзүүлбэрийн нэг хэсэг гэж бодоод алга ташин баяр хүргэцгэн. Хилэнцэг ухаан ороход Сайко тэрнийг аваад цагдаагийн газарт хүргэж өгөхөөр явдаг. Харин Сайко Ито дарагтайгаа холбоо барьж чаддаггүй. Тэгсэн явах замд нь хилэнцгийн хүзүүн дээрх чип дохио өгч байснаа толгой нь зад үсэрч өглөө. Нөгөө талд мөрдөн байцаах албаны дарга Ито Курумиг мафийнхэн төгөөд цөөнх дүүрэн мөнгө авч байлаа. Би ингээд явлаа. Дахиж холбоо барих хэрэггүй. Бас энэ охинд зөөлөн хандахыг бодоорой. Тэгээд Итог холдож амжаагүй байтал цөөнхэнд байрлуулсан тесрэх бөмбөг дэлбэрч тэр амиа алдна. Энэ үеэр Сайко Риотой холбогдоод цагдаагийн газарт хүргэгдэх замдаа хилэнц үгсэн гэдгийг хэлж өгөхөөс өмнө ямар нэг холбооны талаар ярьж байсан гэдгийг хэлсэнд Рио дээвэр дээрээ гараад бодлогошрон зогсноо. Тэгсэн тэнд нь Каори ирлээ. Каориг минь харж хандарай гэж ах чинь өөд болохоос өмнө загсан. Би чамайг харж хандна гэж ахад чинь амласан. Ах маань дандаа л чамайг хамгаална гэж ярьдаг байсан. Гэтэл өөрийгөө ч хамгаалж чадсангүй. Намайг бодсоор угаад өөрийгөө гаргуунд гаргачлаа. Гэтэл би ахынхаа төлөө юу ч хийж чадахгүй байдаг. Мэд хоёр цусан төрөл биш байтал
Яагаад надад тэгж сайн ханддаг байсан юм бэ? Надад таны хамгаалалт хэрэггүй. Би тэмцэн. Тэд нар ахыг минь алсан. Куромыг барьцаалсан. Би тэднийг хэрхэвч өршөөхгүй. Тэгсэн Рио доош бууж Хидэюкигийн бууг болоод тэнд байсан буу зэвсгүүдэд сүнхэлж эхэллээ. Тэгээд Каорид сум нэвтрдэггүй хантаа зөмсүүлээд ахынх нь бууг өгнө. Чиний хүсэлтийг хүлээж авлаа. Явж өшөөг авцгаая. Энэ үед Куромыг барьцаалсан хүмүүс тэрнийг нэг лабораторид авчирсан байлаа. Барьцаалсан хүн нь косплей шоуг зохион байгуулагч эмэгтэй байна. Тэнд бас Куромигийн хайж байсан найз Кентон байгааг тэр анзаарна. Энэ ямар өнгөтэй гэж энийг чиний ДНК-тай холиход бүх зүйл төгс болно. Ердөө 2 хоногт л бэлэн болно. Таны хөрөнгө оруулалт манай технологийн хүчээр мэд зогсоогдшгүй болох болно. Тэгсэн тэрнийг үгээ хэлж дуусгаас өмнө нөгөө хүн тэрний хүзүүг хутгаар хэрчиж орхилоо. Тэгээд гарт нь байсан шилтэй бодисыг хаг гიშгэд холбооны сайн сайхны төлөө. Гэсэнд тэрнтэй хамт орж ирсэн цэргүүд тэнд байсан эрдэмтдийг бүгдийг нь буудаж унгана. Тэгээд утсаар ярьж унаа дуудаад цэргүүдтэй тэнд байгаа бүх хүмүүсийг устгах тушаал өглөө. Тэгээд Куромид хортож тэрний эмэгний ард байршил дамжуулагч байгааг анзаарлаа. Учир нь мань Рио эмгэнд нь байршил тогтоогчийг сэмхэн суулгасан байж. Тиймээс ч мань хоёр байгаа газар руу давхиж явлаа. Энэ үеэр Акуцу бүлэглэлийн босс удастад тэр хүмүүсийн ард Төв Америкт төвтэй Теопе холбоо гэгч байгууллага байгааг олж тогтоосон болохыг хэлнэ. Их хэмжээний мөнгөтэй тэр байгууллага Японд нэг байгууллагад их хэмжээний хөрөнгө оруулсан болохыг бас олж мэдсэн байна. Тэгээд Рио Куроми хоёр Теопе холбооны Японд төлөөлөгчийн газар болох Лоре корпорацийн байр руу газар доорох нууц замаар дамжиж очлоо. Тэнд очисон даруйд Рио цүнхтэй буунуудаа Каорид үүрүүлээд өөрөө гарбуу бариад алхлаа. Нөгөө талд Сайко мөрдөх албаны дарга Итогийн амиа алдсан газарт очисон байна. Тэгээд албаныханда тэрний эд зүйлсийг нэгжиж үзэхийг тушаалаа. Мань хоёрыг ирэхэд лабораторид амьд хүн нэгж байсангүй. Тэгээд тэр хоёр хоолойг дамжиж явсаар өөр нэг маш том лабораторид ирцгэлээ. Тэнд ямар нэгэн учир битүүлэг ургамлыг ургуулж тэр ургамлаас цэнхэр өнгийн ханд гаргаж авч байлаа. Уучлаарай, энд хүн байна уу? Тэгсэн хараас нь баахан буутад цэргүүд гарч ирсэнд Каори айсандаа ухаан алдах шахна. Юбер ийцээс явж байна. Амтад дахиад захиалсан хүн байвал гараа өрөхгүй юу? Байхгүй бол захиалгаа цуцаллаа шүү. Тэгэд мань хоёрыг том бетонн блокны ард нуугдахад цэргүүд тэдэн лөө галалж эхэлнэ. Тэгээд удалгүй тэдний сум дуусахад мань хоёр тэдэн лөө дайран орцгоно. Бэ төлөвлөгөө бүтсэнгүй. Си төлөвлөгөөнд шилж эцгээе. Муугүй шүү. Таач ус. Энэ үед нэг нөхөр Куромиг урдаа бамбай болгоод гараад ирлээ. Рио, чи миний хүлээлтийг давлаа. Чамайг манай талд ороосаа гэж их хүссэн юмсан. Тэгсэн бол чамайг өгтөлчин жаргалтай амьдруулах байлаа. Чи өрөвдөлтөй хамтрагчаас хамаагүй илүү дээр хүн юмсан. Тэр ч сул дорой амтан байсан шүү. Сул доройчууд хамгийн түрүүнд өгдөг. Тийм биз? Тийм ээ. Ийшээ хүрээ дээр. Чи сураггүй шавж гэхэд хангалттай их юм ярьлаа. Би хамтрагчийнхаа цусыг чамаас нэхэх болно. Амаа хамхад там руугаа тонил. Ингэгч болов уу гэж бодсон юм аа. За тэгээд тэр гартаа барьсан пад дээрээсээ тушаал өгсөнд хажуугийн контейнероос хүрэн баавгай гараад ирлээ. Тэрнийг тусгай бодисонд байлгаж онцгой хүчтэй болгосон байна. Хүрэн баавгайг Риоро улангасан дайрч байх зур. Нөгөө нөхөр Куромиг аваад лифтээр дээшээ явлаа. Тэгээд тэр Куромиг дагуулад өрөөндөө ирж нэстэг тэргээ хүлээнэ. Араас нь Каори ирсэн ч цаадхан шилэн халгаа хаачихсан байлаа. Нөгөө талд Рио хүрэн баавгаатай халз тулалдаад дийлэхгүй болохоо ойлгоод тулааны явцад гранат гартаа барьж угаад тэрний цохилдоос булдахдаа граната аманд нь чихээд цээжинд нь тулгаж буудсанд хүрэн баавгаа хоошоо унаад дэлбрээд чадын хонгорлогоо явна.
Харин нөгөө талд Кромыг барьсан нөхөр Каори даавыг нь болоод ахыг нь алсан гэдгээ гайхуулаад ярьж байлаа. Жижигхэн ертөнц юм да. Би танаа гэр бүлийн 2 хүнийг алсан байхад чи яаж чадахгүй байдаг? Ууралсан Каорыг шилэн ханлуу улангасан дайрчуутай Рёгинд орж ирээд яг нэг газартаа дараалаад буудсанд сум нэвтэрдгүй шилэн хан цоорлоо. Энийг харсан нөгөө нөхрийн царай ойлгомжтой бараагаал явна. Нисдэг тэрэгч газар дах боломжгүй болохоо ойлгоод нөгөө нөхрийг хаяад явлаа. Ингээд ахийнхаа өшөөг авах цаг ирснийг ойлгосон Каори ахийнхаа бууг аваад тэр нөхөрт тулгалаа. Альвэ буудаач яг энд яасан бэ? Өшөөг авахгүй мó? Ахаа хоёр чинь яах болж байна? Би чамайг алланда. Альвэ буудаач. Тэгсэн Каори тэрнийг буудаж чадсангүй. Тэгэд Рёг тэврээд уйлсанд нөгөө нөхрийн хүзүүндх чип тохиогч эхэллээ. Тэгэхээр мань хүн угс хийж буу аваад буудах гэсэнд Рё буруу харсан чигээр тэрнийг буудаж унгана. Удалгүй тэнд Сайко цагдаа нараа дагуулж ирээд Куруми Каори хоёрыг аваад явлаа. Өөр цайхад найзынхаа өшөөг авсан Рё дуу аялсаар машинтайгаа давхиж явна. Хэд хоногийн дараа Каори ахийнхаа булшин дээр цэцэг өргөлөө. Харин нөгөө талд Куруми шинэхэн брендийн нүүр царай болсон тухайга постолж Рёг өглөөс ирэхэд Каориг эрдэнэр ч гэсэн тоосыг нь саруулад байж байлаа. Танд шинэ хамтрагч хэрэгтэй үсттэй. Бити тэнийгтэй дээ. Энэ одоо юу вэ? Эднэрийг хайлаа шүү. Үгүй хайж болохгүй штэ үе. Наадах чинь их хуучны ид. Ингээд мань хоёр Рёгийн гэрт хөөцөлдөж гүйснээр кино маань конец фильм. За энд хүрээд энэ галзуу сонирхолтой Япон киноны тайлбар маань дууслаа. Гол дүрийн Баачка бол хөгжилтэй гар байна тийм ээ. Бород нь бол тэгж санагдлаа та нарт маань ямар санагдав да. Хүсвэл комментээр бодлоо хуваалцаарай. За тэгээд энэ галзуу киноны тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан гэдэгт муу буруу нь 100% итгэлтэй байна. Өшөө 100% гиснес манайхан энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар байна штэ. 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэг Месси хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшна Месситэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяа. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай гэж байгаа. Мөн борогийнхаа тайлбарыг үзэж явахдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж явахдаа кино театрт байгаа юм шиг vibe-ийг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. За тэгээд та нар маань энэ мэд галзуу сонирхолтой кинонуудыг яруулахыг хүсэж байвал сабадраагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. Ингээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.